За ажлын эхний өдөр. Өдөр ямарсыг болоо. Энд нэг хата бороо орчих. Өдрийг л авчвал болчих гээд шүү. Hi guys, hi. Мэдлэг орох болов. Одоо юу ч гэсэн мэдэхгүй байна. Гэтэ нэг бичлэг эхлүүлчихье гэж бодлоо. Өнөөдөр би арай ээлжтэй. Тэгээд ажилдаа хаал хийж явахгүй байд. Гараад нэг жоохон хүүс авчаад орж ирж байна. Цаам хийчихэд идээд аяанда. Би өөрөө ханаад хүрсэн байгаа байна. Тэгээд 2 өдөр жоохон амар хэцүү байсан. Баг 3 өдөр тасралтгүй унтсан. Одоо л нэг ханаад минь арай гагуу гэхдээ хоолоо жоохон сэрүүнээд байгаа. Нус гоочод байгаа. Гэтэл нөгөө нь ингэж толгоор ингэж таллаж өвддөг юм байхгүй болсон. Тэр нэрээ гайгүй байна. Тэгээд ер нь бол хамгийн гол нь нойр надад амар чухал байна. Энэ ингэж сайн ингэж 2 хоног нойр дутуу явангууд ингэж батг гараад эхэлж байна. Миний арьсан ус амар нойрыг амар хүсдэг арьсан байна. Тэгээд ажилдаа цэвэр гэж авч яваа. Яг нэг тавтаа. Нэг хүний нэг тийм юм биш үү? Цикл гэх юм уу? Нэг зүйлд орсон гараж энэ зүйл эхлэхдээ ялангуяа улирал солиодох адилхан нэг амьдралын цикл гэдэг юм байдаг. Тэгээд миний бас яг тийм эхэлж байгаа учраас надад амар олон юм бодогдож байгаа. Хийх амар их зүйл гарч ирж байгаа гэсэн нэг амралтын байдалтай байсан болохоор дахиад ингэж актив байгаа чихээр би бисламаа хүртэл юу нэг бас нөгөө комфорт зоноо шаардаад байна. Гэтэ мэдээж хэлээд би бүгдийн хаяал ингэж комфорт зонд буцаад орно гэсэн юм бол байхгүй. Харин ч ингэж идэвхтэй байгаа зүйлүүдээ бүр их хийгээд бүр тасал болгоо явах ёстой. Тийм байх. Өнөөдөр би болохоор 24 гарна. Өглөө буучаад тэгээд нөгөө эмнэлгийн шинжилгээнийхээ хариунуудаа аваад эмчтэй үзүүлээд гар үсгүүдийг зориулаад тэгчээд маргааш нэг өдөр 12 маргааш ирэх байх. Өнөөдөртөө юужсэн дуудлага эдгээр маань гайгүй бол бас хүүхэн амарч байна. Чад дуудлага ихтэй байвал бас унтаж чадахгүй. Ер нь бол нэг юм. Тэгээд нэрв анхаа миний ганц санаа зовоодоо миний хэрсэл байна дөө. Надад ч яг гайгүй идэгчлээ. Одоо нэг даахгүй гам бариад байвал нэг юм хийж. Удаан байхгүй болоо намайг болохгүй. Хоолой цагдаад камер аваад би жил болчихно.
хоолой гал дээрээ хийчихэд тоогон дээрээ хийчихэд авч явах юмудаа бэлтэн. Чи хата миний авч явах юмнуудыг бэлтгэцгээе. Жинга хасан цүнхэнд нэг гоо сайхны юмнууд байна. Нүүр цэвэрлэгч, бодог арилгагч, нэг дуудна гэж аяасан дээрх тий. Нэг төсөл бидэг. Орой маск тавина гэж бодож байна. Амжуул. За миний бичиг баримт захирал өгөх. Энэ хуудас надад хэрэгтэй. Би нэг маргааш ирэх замаараа бүглүүлэх хэрэгтэй. За хавчаараа очие. Нэг хаалаа удаж байгаа учраас би тамидын авна. 2-3 удаа хоолоогоо зайлна. Бигүүд ашиглахгүй мэдхгүй гэж авч. Тэгээд өртний шилээ зүүж гаргах уу. За магадгүй явуулна авчи. Маска зүүж явах илтгэвчээ. Тэгээд зураг гэргийн үнэлэг карт байна. Халааны гарын тос 2 кофе бал хүчин амлагч болт шүтний утас чай таринги болц. Тэр би сайн 2 снэк авсан чижид нэгэд. Тэгээд хэлбэл за дараа очие гарах юм чаа. Тэгэл хоолой болгоод савлал уцаслал болоо. Гарахтаа болцъя. Чи би явахад бэлэн боллоо. Хамгийн амар нь би бүр амар чигчгсэн юм шиг бүдүүн болчихлоо. Чамаас амарсан байгаад шүнээр. За яах вэ? Тэгээд ингээд гоо сайхныхаа юмнууд авсан чинь миний цүнхүүр амар хүнд болцоо. Одоо бараг 10 кг болцоо. Аялах гэж байгаа юм шиг л болчихгоо. Одоо гоо сайхны авах юм бол дандаа юм жижиг савлгатай наам гэж бодлоо. Тэгээд би маск бараг зүг байх. Гадна гарч байгаа бол хүүтэй ягаар амсгалж чадахгүй байгаа. Тийм бэ. За явцгаая. Натанд байгаарэ, хүчтэй байгаарэ. Бүдүүн болцсон бас тий.
жилийнхний 10 жилийн уулзалт болж байгаа. Энэ 10 жилийн төгсөөд 10 жил болсон ээ. Тэгсэн чинь бид нэг хоёроос өөр хүн байдгүй. Амар идэвхтэй юм аа хоёр. 10 жил болж байхад уулзах гэж ийж нэг ч байхгүй. Яа, тийм бэ. Энэ танд төгсөл харуулъя би. Энэс ихсгэр охин байна. Манай 10 жилийн найз байна. Улаанбаатарын төгсөл амар байна. Бидэн хоёр буугаад алхах чинь. Хизээ очих юм бүү мэд. 10 жилийнхандаа уулзах гэж сэтгэл хэрэг. Ихгүй юм чи яах юм. Уулын бит хоёр ингээд дагтлаад уулзах гээд байхад тэ энэ ханчаас явдаг. Ихгүй бол тэгээ бай гэж. За хөөе. За хөөе. Ай яй. Бос автостай. Тё. Ай, дараа. Залуу таадаг. Мэдгүй арсаггүй. Тийм харимчлыг гэж анзаарсан биз дээ. Тийм бүх юм шүү. За дахиад харчих гэсэн. Харин зүгээр нэг дугуйгаа сайн уу гэсэн журд нэг залуу амар гайхсан.